За яг нь ер нь бол энэ мөрчлөг сөрсөн бодлого гэд ярьдаг. Тэгээ ямар нэгэн юм сөрөхгөөд үүнийхээ эсрэг одоо төсвийн зарлаа нэмдэг. Эсвэл төрийн оролцоог нэмэгдүүлдэг. Тэгэхээр ер нь цаашдаа энэ төсвийн өрөөний мэдээлэл дээр мөрчлөггүй үеийн төсвийн өрөөний мэдээлэл мөрчлөгөө эдийн засгийн тооцоолоор харуулдаг болох ёстой. Тэгээд ийм мөрчлөгийг ийм одоо байдлаар сөржиж одоо бид нар ийм болгоно гэдгээ одоо мэрэгжлийн төвшөнд харуулахгүй бол бүхэл засгийн газрууд бүх цаг үеүүдэд мөрчлөг сөрж ийнэ л гэж ярьдаг. Мөрчлөгдөж байдаг ч юм уу мөрчлөггүйч байдаг юм мэрэгжлийн бос харилцаа хандлагууд байна. Тийм учраас саяын хэлсэн тэр төсвийн өрөөний мэдээллийг бол олон үзүүлэлтээр аналистуудтай гаргах ёстой. Хоёрдугаарт ерөөсөө энэ төсвийн өрөөний мэдээлэл чинь өөрөө чиг баримжаа шүү дээ. Яг наривчлсан, чирхэгчлсэн тоо биш. За сая учраас сайдын хэлж байгаа бол хүрэх гэж байгаа зорилтууд талаасаа ярьж байна. Яг нэг талаасаа зөв. Нөгөө талаасаа энийг бид Төвшин гишүүн нэмж 1 минут. Энийг бид нэг бүрчлэн гаргаж иж энэ нийгэм эдийн засгт нөлөөлөд байгаа үзүүлэлтүүдийг тооцно л доо. Жишээлбэл одоо энэ урсгал зарлалын хасаа гэдээ ярьж байгаа маш зөв. Ерөөсөө энэ урсгал зардал чинь ихтэйд хамгийн чухал нь биш. Үр ашиггүйтэй байгаад байгаа. Сая Говь Алтай аймагт явж байхад жирийн нэгэн багш бол босч ирээд хэлж ин л шүү дээ. Энэ жил болгон устгаж байгаа энэ хөтөлбөрийн номуудыг хэдэн төгрөг болдог гэж бодож байна вэ? Цахимаар явуулж байгаа хөтөлбөрүүд нь чанаргүй үр ашиггүй байгаад байна. Гэтэл жил болгон хэдэн 10,000 хөтөлбөр номнуудыг авдаг. Эцэг эхчүүд нь худалдан авах шаардлагатай болдог. Тэр устгалууд нь явж ир гэж. Иймэрхүү үр ашиггүй зарлууд нь нэг талаасаа төсвийг алдагдaltaй болгоод байгаа. Нөгөө талаасаа инфляцийг нэмэгдүүлээд байгаа. Гурав дахь талаасаа төрийн оролцоог нэмэгдүүлээд байгаа шүү дээ. Урсгал зардлыг хаснаа гэдэг бол ямар үйл ажиллагааг цэгцэлж энэ үйл ажиллагаа оновчтой зардалтай болох вэ гэдэг асуудал болохоос биш шууд механикаар хасах асуудал биш байгаа даа. Ийм учраас энэ тал дээр бол инфляцтай бас холбож ярих нь зүйтэй байх шүү.